Доктор Ургийн ерөнхий ивент тэтгэгч Эллабора. Инх цэцэг эмчийн подкаст. Сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Эрүүл мэнд энгийнээр Инх цэцэг эмчийн подкаст эхэлж байна. Өнөөдрийн манай ярилцлагын зочноор анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн анагаах ухааны сургуулийн хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор, профессор, хүүхдийн зөвлөх эмч, эндокринологч, Монгол Улсын гавьяат эмч Ганбаатарын Эрдэнэтуяа багш оролцож байна. Сайн байна уу? Сайхан амарлаа. Сайхан зусч байна уу? Сайхан туслаа. Өөрөө сайхан туслаа. Амралт нэлээд урт удаан үргэлжлэх шиг боллоо. Одоо бараг намар болж байна тийм ээ. Ингээд та үзэгч түмэндээ өөрийгөө товчхон танилцуулно. За, намайг Ганбаатарын Эрдэнэтуяа гэдэг. Түрүү инх цэцэг багш маань танилцуулчлаа. Ерөнхийдөө анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуульд одоо багшлаад 37 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. За тэгээд эзэмшсэн мэрэгжлийн хувьд бол 1980 онд Алматы хотын анагаах ухааны дээд сургуулийн хүүхдийн эмч мэрэгчлэр төгсөөд за тэгээ 92-оос 94 онд одоо дотоод шүүрлийн эмч буюу эндокринолог эмчийн мэрэгжил эзэмшсхийн зэрэгцээ одоогийн ярьдаг резидентийн сургалт буюу тэр үеийн клиник ординатурыг мөн Казахстанда дүүргээд тэгээ 1995 онд анагаах ухааны докторийн зэргийг хамгаалж ирсэн тэр цаг мөчөөс хойш одоо анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуульдаа тэгээд Монголын хүүхдийн анагаахын салбарт хүүхдийн дотоод шүүрлийн албыг одоо хөгжүүлэх чиглэлд хичээнгүйлэн ажилласаар 37 жилийг ардаа орхижээ. Тэгээ өнөөдөр бол маш сайхан сэдвийг ярих гэж байна. Маш сайхан гэдэг нь ч одоо юу юм? Ерөнхийдөө маш чухал асуудлыг бид нар хөндөж ярих гэж байна. Тэгэхээр энэ одоо хөндөж яригдж байгаа асуудал бол таргалалт гэдэг нэрийн дор хоёр том ойлголтыг бид нар авч явах хэрэгтэй. Нэгдүгээрт нь илүүдэлжин өөрхөн бондгор хүүхдүүдгээ өхөрддөг байсан. Тэгэхээр энэ бондгор хүүхдүүд гэдэг маань ирээдүйн эрүүл мэндийн салбарт маш их хохирол учруулах. Тэгээд гэр бүлт ч гэсэн маш их дарамт тавьчрах энэ эмгэгийн эхлэл гэж хүлээж авах хэрэгтэй. Тэгээд нөгөөх нь бол аль хэдийн өвчин болж өгөгдсөн таргалалт гэдэг энэ хоёр асуудлыг юм байна гэж бодсон. Ер нь их хөөрхөн үгээр хүүхдүүдэд өхөрд тийм ээ айл болгон янз бүрийн нэр өгсөн. Манай памбагалгийн манай юу гэдгийг нэлээ мариалаг бондгор янз бүрийн өхөрдөх нэрээр өөрсдийнхөө сэтгэл санааг ерөнхийдөө зөөлрүүлж бодож явж байгаа. Энэ асуудал дээр ер нь эмч миний хувьд бол маш олон асуулт ирсэн. Үйлчлүүл хүмүүс гэсэн шүү дээ. Тийм ард иргэд минь олон асуулт ирсэн. Тэгэхээр хамгийн ихний асуултаа юу гэж тавих вэ гэхээр эцэг эхчүүдтэй таны хүүхэд таргалаад байгаа мó эсвэл жаахан хөрхөн мариалаг махлаг байгаа мó гэдгийг бас ялгах хэрэгтэй гэж. Өөрөөр таргалалт гэж юу юм? Жинхэнэ илүүдэл гэж юу юм? Жоохон мариалаг гэдгээр тодорхойлоод яваад ээж болох юм уу? Энийг өргөхлээ гэж. Тэгэхээр анханасаа хоёр өөр ойлголт боллоо шүү дээ, тийм ээ. Нэг нь бол илүүдэлжин гэдэг нь таргалтын урдл байдал гэж үзэх нь байна. Нөгөөх нь болохоор таргалалт гэсэн ийм ойлголт байна. Тэгэхээр насанд хүрэхстийн таргалтыг аваад үзэх юм бол өөхөн эдний илүүдэл хэмжээгээр бие махбодод хуримтлагдсан энэ ойлголт байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр байх ёстой хэмжээнээс л өөхөн илүү хуримтлагдаад байгааг бид нар илүүдэлжин таргалалт гэж ойлгож болох юм. Гэхдээ анагаахын нэр томьёонд энийг биеийн жингийн индекс гэдэг юмар тодорхойлдог болсныг зөвхөн эмч мэрэгчлэлтэнгүүдээс гадна манай эцэг эхчүүд ард иргэд сайн мэддэг болжээ. Өөрөөр хэлэх юм бол ухаан хүүхдийнх нь жинг өндрийнх нь квадратад хуваахлаар хэд гарчийн тэрүүгээр нь илүүдэлжинтэй байна уу, тарган байна уу гэдгийг төвөггүй тодорхойлох боломжтой. Энэхүү өнөөдрийн ярилцлагын сэдвийг анх сонгоход маш олон эхчүүдээс эмэгтэйчүүд эцэг эхчүүдээс асуулт ирсэн гэж хэлсэн. Тэрэн дээрээс хамгийн их миний анхаарлыг татсан юм. Энэ миний хүүхэд 14-тэй 15-тай тарган байна, илүүдэлжинтэй байна. Хураах бэлтгэл хэрэглэх үү гэдэг энэ л надад ерөөсөө л энэ талаар ярилцахгүй бол болохгүй мэн гэсэн бодол орсон. Тэгэхээр би саяны үүсэт байгаа илүүдэлжин таргалтыг бол дараагийн асуулт юу байх вэ гэхээр хүүхдийн таргалтын шалтгаан юу гэдэг юм болоо?
тэгжээж бид нар дараагийн асуудлыг ярих болов гэж. Тийм энэ болохоор зөвхөн одоо эцэг эхчүүд, за өсвөр насны хүүхдүүд өөрийнхөө бие махбодын талаар одоо анхаарч эхэлдэг учраас тэр одоо өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зовоосон асуудал гэдэг үнэхээр үнэн. Бүр томоор нь харах юм бол энэ улс орныхоос гадна бүр дэлхийн нийтийн одоо аюултай асуудал гэж үздэг байна. Яагаад гэвэл таргалалт гэдэг маань өөрөө хүн харахад яг бүхий илүү хоримтлагдсан гэж үзэж байгаа боловч ирээдүйд одоо урт хавдраар өвчлөж байгаа хүмүүсийн тоо эрс ихсээд байна. Дээр нь болохоор цусны даралт ихсэнтэй холбоотой инсульт болд юм уу, инфаркт болд юм одоо манай монголчуудын одоо зүрх нь хаагдчихлаа, тархинд нь цус харавчлаа гэд ингээд яриад байдаг энэ асуудал бол ерөөсөө одоо улс нийтийн асуудал. Зөвхөн одоо ээж аав нар тэ ард иргэдийн асуудал байхаас гадна. Тэгэхээр энэ зүйл дээр бол ингээд олон судлаачид ер нь ингээд яг хичнээн судалгаа хийгдчихвэ гэдэг нэг зах зохиос нь харах. 5,000 гаруй судалгаа хамгийн наазах нь одоо сүүлийн жилүүдэд хийгдсэн байгаа байхгүй. Тэгээ тэрэн дотор одоо хамгийн таргалтанд өртдөг улс орн бол Америк нэгдсэн улс. Ер нь бол ихэнхдээ өндөр хөгжилтэй орнуудад таргалалт маш их байна гэдэг дээр анхаарч эхэлсэн. Гэтэл тэр нь манай Аз руу, тэр дундаа манай монголчууд руу шилжиж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар энэ асуудлыг эртнээс ойлгож одоо энэ аюултай юм байна гэдгийг бүр няраа үеэс нь мэдэх ёстой гэж. Бүр няраа үеэс нь. Өөрөөр хэлэх юм бол төрөөд гараад ирсэн хүүхэд маань тарган төрж том жинтэй 4 хилээс илүү гараад ирсэн бол энэ таргалттай хүүхэд. Тээлтийнхаа насанда том жинтэй хүүхэд төрчлөө гэж эмчнэр урлан ярьдаг. Тэгэхээр энэ бол аюул бахна. Тэгэхээр үнэхээр хүүхэд насны таргалалт нөгөө ярианыхаа өмнө хэлсэн ш 70-аас 80% нь насанд хүрэхээрээ одоо таргалт хэвээрээ үлдчихэйна гэх. Тэгэхээр энэ бол маш аюултай. Ер нь бол энэ цууны харанг дэлцсэн асуудал. Одоо бид нэр тарвган тахал гэдэг өвчин ямар амар тархаж исэн бэ гэдэгтээ яг адилхан таргалалт гэдэг асуудал бол энэ зууны тахалт юм байна гэж ойлгох ёстой байна. Тэгэхээр энэ тахал яг тэр хүүхэд наснаас эхлэхдээ эдгээр шалтгаантай. Ер нь бол эдгээр шалтгаан юу ахын вэхээр хамгийн нэгдүгээрт одоо уруу хооллолт. Хоёрт нь болохоор хөдөлгөөний хомсдол. Тэ? Гуравт нь болохоор ихэнхдээ стресс. Тийм үү та? Тэ? Энэ гурав дээр л хүүхдийн таргалтыг илүү ярьж явдаг. За өвчний одоо суурьтай тэр дундаа одоо дотоош үрлийн авруудын зохицуулга алдагдсан таргалт бол харьцангуй бага хувийн нийцэлдэг байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсад одоо нэг 10-20 жилийн өмнө хийгдсэн судалгаан дээр 8 хүүхд тутмын нэг нь тарган байжээ гэж ивэл хижээсэн бол одоо 5 хүүхд тутмын нэг нь өсвөр нас руу ороод ирэхээр 3 хүүхд тутмын нэг нь тарган байна. За манай Монголд ч гэсэн бид нар баг сах судалгаануудыг явж хахад нэг ангид бол ямар ч байсан нэг 20 хүүхэдтэй анги байлаа гэхэд нэгээс 2 хүүхэд тарган байсан бол тэр үед одоо бид нар 10 хүүхдийн тутмын нэг нь тарган байна гэсэн бол одоо 5 хүүхэд тутмын нэг нь илүүдэлжинтэй юм уу тарган байж гинэ гэсэн үг. Тэгэхээр энэ одоо шалтгааныг эртнээс олж мэдэж эрүүл зөв хооллож дээр нь хөдөлгөөнтэй байлгаж ялангуяа хөдөлгөөний хомсдол одоо юунаас бий болоод байна вэ гэхээр дэлгэцэн хэрэглээ хийсэн. Тэгэл ерөөсө байнга л одоо 1-2 настай хүүхд мөртлөө гар утсан ингээл ухаал хөдөлгөөнгөө хүүхэд чинь одоо хүүж хараагаад тоглоол хөдөлгөөнтэй байж ах энэ насан дээр ширээний ард суудаг ч юм уу эсвэл орон дээр хэвтдэг ч юм уу тэр одоо утас таблетаараа тоглосноос болоод хөдөлгөөний хомсдол орчиж байгаа гэсэн үг тийм. Тэгээд дээр нь болохоор нөгөө манай ээж аав нар чинь хүүхдээ ухаантай мундаг эрдэмтэй болгоно гэд ингээд янз бүрийн одоо ачаал бүхий дугуйлнэсээ ихцдэг. Одоо юу гэдэг оюуны хөдөлмөр шаардсан ийм юм руу их явуулдаг болчих математикийн давталганд явна ч гэдэг юм уу эсвэл одоо юу ч гэдэг. Гэтэл энэ нь эргээд хүүхд стресс олно гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө л стрессийн гэсэн энэ гурван шалтгааныг л чухалчилж үзэх нь яг. Тэгээд бусад олон шалтгаанууд байгаа л да. Гэхдээ ер нь бол таргалтынхаа шалтгааныг олж тогтохдоо бид нар хамгийн түрүүний энэ гурван асуулт асуухаас гадна бас дотроо энэ таргалтын цаана ямар өвчин явж ийн гэдгийг дандаа боддог. Тэр дундаа тархины хавдар ч юм уу альтай өвчнийг гэж явдаг гэсэн. Ер нь энэ гурван шалтгааныг бодоод суухад энэ таргалалт гэдэг чинь одоо эмгэг гэж явах уу
өвчин гэж явах уу, юу гэж аль англи угаасаа явах уу? өвчин ICD-10 ангиллалтаа бүр бичигдсэн. Тэгэхээр Дотоод энэ шүүхийн өвчин таргалалт гэдэг ангилалд багтсан оноштой энэ хүүхэд маань энэ хүүхдийг би өрөвдөд байна л да, айгүй стресстэй байгаа юм биш үү? Өөрөө энэ хүүхдийн буруу байхгүй. Сая одоо утас хараа сууж гин. Одоо өнөөдөр эрүүл амьдралын хэв маяг бид нар цөмөрөө ярьдаг, цөмөрөө лозон юм шиг ярьдаг хэрнээ орой хоолныхоо ширээнээ ард цөмөрөө бие хараа сууж гин үгүй юу? Энэ хүүхэд өнөөдөр энэ шалтгаангүйгээр өвчин гэж юу н байдаггүй шүү дээ тий. Тэгэхээр энэ бүх шалтгаан бол гэр бүлийн хүмүүжилч гэдэг юм уу, гэр бүлийн амьдрал гэдэг юм уу, хүүхдээ уйлаа дугаа байлгахын тулд утсаа өгч байна. Хөдлөхгүй байна тийм ээ. Энтэй холбоотой шалтгаан бол хамгийн бидний мэддэг шалтгаан байдаг юм байна. За тэгээд энэхүү шалтгаануудыг манай үзэгч түмэн цөмөрөө сонсож байгаа гэж бодож байна. Дээрэс нь маш олон асуулт ирсэн. Асуултандаа ороод хоёлаа энгийн хариулт явъя гэж бодож байна. За нэг ээж ингэж асуусан. Манай хүүхэд одоо л жоохон махлаг байгаа юм аа. Түрүүний өмнө хэлсэн дандаа хөнгөнөөр бодох гэж ээж оролддог. Хүн болоо зүгээр болчихсон дөө хөөх хэмнэж гэдэг юм уу боддог байгаа юм. Хоолны дуршил ихтэй. Тэгээд би нэг санаа одоо нэг их зовоод байдаггүй маа. Гэхдээ саяхан хүүхэд наснда таргалсан хүүхдүүдийн нөгөө 70-80% нэхэр яана том болохоор энэ таргалах юм байна штэ. Бас энэ юм уншдаг ээж байгаа байхгүй юу. Тэгээ би түрүү энийг тоондоо багуулж ирсэн. Тэгэхээр энэ ээжийн санаа зовдөг зөв тийм ээ. Энэ дээр юу гэж хариулах вэ? Яг зөв. Ер нь мэдээж хэрэг хоолт тус эхэлж байгаа тийм. Тэгэхээр хооллолт бид нар одоо хүүхдүүдэд өгөхөөрдөл ялангуяа манай монголчууд нүрс ус ахуулсан гэж ярьдаг тийм ээ. Сахартай, чихэртэй ийм одоо хүнсэрлэлийг төлхөө хүүхдээ хоолждаг тийм. Гэтэл тэр одоо чихэр сахар агуулсан бүтээгдэхүүнүүд маань таргалтын хамгийн гол шалтгаан болдог. Тэгээд энийг бид нар анагаахын нэр томьёогоор бол нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнүүд гэж. Урд хожид байгаагүй ихээр бид нар хүүхдээ одоо чихэрлэг ундаагаар өгч чинь тийм ээ. Дээр нь болохоор одоо янз бүрийн цагаан гурилаар хийсэн бекеринууд. За тэр битгий л одоо бүр төргөн хоолнууд ороод ирлээ шүү дээ. Янз бүрийн KFC ч гэдэг юм уу одоо өөр одоо юу хийдин тийм. Тэгэхээр энэ амархан шимэгдээд байдаг чихэрлэг, нүүрс ус, амархан шимэгдэг нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнүүдийг хүүхдтэй төлхөө өгдөг өөрсдөө ч гэсэн их иддэг учраас таргалах ихний шалтгаан бий болчлоо гэсэн үг байна. Гэтэл хоёрт нь одоо түрүү хэлсэн хөдөлгөөний хомсдолд оруулчихад байгаа. Гуравт нь болохоор тэр одоо стресстэй хүүхэд бас их идэд идэг. Өөрөөр хэлэх юм бол том хүн ч ялгаагүй одоо стресстэй юм идэд идэг. Энэ маань болохоор бүр инстинктээрээ тэр одоо хөхүүл няраа үеэс эхлээл хүүхэд ингээл тайван биш өөрт нь тааламжгүй болгонгууд бүхийг хөхүүлэнгууд тайвширдаг шүү дээ. Тэгэхээр энэ тайвширж байгаа одоо процесс гэсэн үг. Стрессийн үед эдэлт нэгсчдэг. Эсвэргээрээ тарган болцсон байгаа тохиолдолд бас стресс үүсэх нөхцөл болно. Өөрөөр хэлэх юм бол тэр хүүхдүүд одоо үе тэнгийнхандаа гадуурхагдана. Тийм ээ. Тэгээд одоо шоолуулна. Тэрнээсээ болоод эргээд бас стресс тийм ээ. Одоо тэр ч битгий сэтгэл гутралт хүртэл. Тэгэхээр энийг ингээд одоо цикл хэлбэрээр тайлбарлаж болох л. Тэгэхээр энэ ээжийн санаа зовж байгаа асуудал маш зүг байна. Өөрөөр хэлэх юм бол таргалаад ирэхин хэрээр нөгөө л идэх юмныхын дуршил нь улам ихсэл улам л их иддэг болоод байна гэсэн үг. Тэгэхээр одоо эндээс л эхэлж тэр ээж маань одооноос ингээ анхаарч байгаа сайн байна л гэж хэлэхээс тийм. Энэ ээжийн асуултанд нэг яана одоо жоохон байхад нь би өхөрдөд байгаа. Одоо эн чинь том хүн болохоор ингэдэг санаа зов. Тэр би юу гэж суух гэж юм хэр хүүхдийн өөхөн эдийн хөгжил одоо том хүний хоёр өөр вэ нөө. Өөрөөр хүүхэд наснд бүх юм үрждэг, хомордог, өндөр болдог, өсдөг. Том болохоор өсдөггүй. Тэр хүүхэд байхдаа нөгөө өөхөн эдмэн үржээд амжаад цаашаа явах тухай яриад байгаа юу? Үгүй. Ер нь бол мэдээч хэрэг юу гэдгийг тодорхой хэмжээ нь одоо мэдээч булчингийн ажилт ч юм уу зарцуулагдана л та бид нар идэж уусан хоол гэж л илүүдл болсон юм нь өөх болол яваад байна. Гэхдээ нэг хүүхдийн онцлог бол ерөөсөө ингээл хүүхд чинь нэг жижигрүүлсэн том хүнч гэдэг юм уу эсвэл одоо ингээл багасаа аажмаар ингээл жин нэмэгдэд явдаг асуудал төр бас анагаахын үүднээс аваад үзэх юм бол өндөрөөшөө өсөж байгаа үед бол өөхний эд харьцангуй багасч идэг. Харин өсөлт нь харьцангуй саарж байгаа үед өргөөшөө өсөж идэг. Тэгэхээр уртаашаа өслөө, өргөөшөө өслөө.
уртаашаа өслөө, өрөөшөө өслөө гэдэг ийм динамикаар явдаг. Энийг одоо өөрөөр тайлбарлах юм бол одоо дөнгөж төрсэн яран хүүхэд байлаа. 0-1 нас хүртэл маш эрчимтэй урт болдог. Өөрөөр хэлэх юм бол 50 санж төрсэн хүүхэд бол өндрийнхөө талаар өсөөд 75 санж. Биеийн жин нь болохоор төрсөн жингээ бодвол 3 дахин ихсэн ч хэрэг. За тэгээд 1-3 наснд ороод ирэхээр өсөлт нь арай одоо 1 нас хүртэлхээ бодох юм бол саарна гэсэн. Тэр үед нь өөхөн ийд булчин одоо бусад маасууд нь нэмэгдэх жишээтэй. Тэгээд тэрний дараагаар 4-7 наснд дахиад уртаашаа сунна гэсэн үг ч гэдэг. Тэгээ өсвөр наснд бол маш эрчимтэй өсөлт явагддаг. Тэгэхээр энэ дээр маш олон одоо хүчин зүйлүүд орж ирдэг. Өөрөөр хэлэх юм бол дааврын хүчин зүйлүүд ялангуяа өсвөр наснд. Тэгэхээр манай ээж аав нар юу анхаарч яхаа гэхээр за бага байхад нь яхаа өхөрдөж ижээ. Өсвөр наснд ороод илүүдэлжийн таргалтай байх юм бол энэ бол ирээдүйн харанга шүү. Өөрөөр хэлэх юм бол энэ нөхдүүд ирээдүйн одоо диабетикүүд одоо сахартай хүмүүс болно гэсэн үг. Зүрх судасны өвчтөй болно гэсэн. Өөрөөр хэлэх юм бол нүрс усны солилцооноос гадна өөх тосны солилцоо гэдэг маш том алдагдал бий болж байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр тэр нүрс уснаас гадна өөх тос маань судсаа өөхлүүлээд хатуур болчдөг. Судсан дотор товруунууд үүсчлээ гэдэг ардын хэллэгт ярьдаг шүү дээ. Тэр нь болохоор ирээдүйн тэр зүрх судасны өвчин. Үгүй хатаглаад артерийн даралт ихсэх өвч. Одоо манай дээр 7-8 настай мөртлөө артерийн даралт нь ихссэн. Бүр жигтэйх ихссэн. Одоо тэгээд жигтэйхэнд харган ийм хүүхдүүд чинь. Эсвэл одоо хүзүү тохой нь халтардцсан. Бүр ингээ сайр гэж бодоод угаагаад арилдаггүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр бүр нөгөө сахарын урдл байдал руугаа орцсон. Инсулин төсвөртэй болсон. Эд ис нь инсулинийг хүлээж авч чадахгүй болсон. Ийм хүүхдүүд маш их орж ирж байна. Тэгээ энэ маань зөвхөн одоо биеийн жинтэй холбоотой, зүрх судастай холбоотой. Тэгээд зүрх судаснаас гадна судсан дотор товруу гэдэг ч юм бол аюул болоод байна шүү дээ. Тэгээд утсын солилцооны бүх механизмууд нэг нөгөөгөө дагаад алдагдах. Өөрөөр хэлэх юм бол одоо өсвөр насны охин байлаа гэхэд чинь ганцхан энэ одоо дааврын өөрчлөлт, өөрөөр хэлэх юм бол инсулин гэдэг цуснд байж байгаа сахарыг бууруулдаг дааврын өөрчлөлт нь бий болоод тэгээд инсулин төсвөртэй болцсноос гадна арьсны язарцсан, сахал ус ургацсан, биений юм тогтворгүй хүнд хэлбэрийн эмгэггүйтэй хүүхд бас орж ирж байна гэсэн. Тэгэхээр энэ болгоныг бол хамгийн түрүүнд одоо үзэж мэдэх ёстой хүн нь ээж аав нь хүүхдүүдээ хөөхөн бондгорч гэдэг юм уу гэж бодох ёсгүй. Бүр нэрайд хүртэл илүүдэлжийн таргалалт гэдэг асуудлыг бид нэр ярьж эхэллээ шүү. Тэгэхээр нэрайд одоо тэр илүүдэлжийн таргалалтай гэдэг 4 хилээс дээш төрсэн хүүхдүүд ирээдүйд одоо диабет нөгөө чихрийн шижинтэй болох асуудал маш том эрсдэл гэж ярьдаг байсан бол сүүлийн үед тээлтийн насандаа бага жинтэй төрсэн нөхдүүд бас одоо насанд хүрэхдээ тарган болох эрсдэл маш өндөртэй гэдэг ийм нэр томьёонууд хүртэл орж ирсэн. Тэгэхээр энэ маань ингээд дотроо ялгаатай тийм. Тэгэхээр судалгаа бол байнга явагдаж байгаа учраас энэ бол том асуудал байна. Дараагийн яг таны ярьсантай холбоотой яг л бас л давхардуулж иж юм. Аав ээжүүд гэдэг энэ олон хүний асуултыг нэгтгэж яагаад би асуугаад байгаа учраас энэ хүмүүс гэсэн манай хүүхд зүгээр л гаднаа жоохон пандгар харагдаж байна гэж боддог өөртөө. Тэгээ өөртөө одоо юм их уншдаг болчихсон чинь хүүхдийн бие дотор нь их өөрчлөлтүүд явагддаг. Сайн нэг дотоод шүрлийн энэ гэж ярьж байгаа байхгүй. Булчирхаа дааврынхаа түвшинд яг юу буруугаар эргээд эхэлчихсэн юм бэ? Манай хүүхдэд одоо бидний санаа зовоод байгаас бол өөрөөр хэлэх юм бол таны эмч энэ олон жил хийж байгаа тохиолдолд дотоод шүрлийн талаасаа одоо тийм кейс тохиолдол байна уу? Одоо хичнээн килограмм жинтэй байсан хүүхэд ингээд энэ эрэгтэй хөвгүүн байж болно, охин байж тиймэрхүү жишээ байна уу? Мэдээж хэрэг одоо манай дотоод шүүрлэл дээр ирж одоо манай кабинетуудаар ирж үзүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь тарган хүүхд болсон байж байгаа. Тэгээд охид хүүхдүүдийн хувьд таргалалт бол бас нэлээд ялгаатай харагдаж байгаа. Ер нь бол тийм зүй тогтолтой гэх юм да. Одоо жишээлх юм бол өөхөн ид гэдэг бол эм бэлгийн даавар их цоглуулдаг тийм эрхтэн. Тэгэхээр өсвөр насны охин хүүхэд өөхөн ид илүү хоримтлуулж байгаа тохиолдолд тэр хүүхдийн эм бэлгийн даавар эрт сайн цугларна гэсэн. Тэр утгаараа өсвөр насны одоо охидын бэлгийн божилт гэдэг юм чинь нэг 10 наснаас эхлэх ёстой шүү дээ. Гэтэл 8 настай ч юм уу 9 настай ч юм уу тарганаасаа болоод мемтэй болцсон. Тэгээд цаашлаад ирэх юм бол одоо 12 нас 6 сар дунджаар үржиж биений юм ирэх ёстой ш. Тэгтэл чинь одоо 10 нас хагастай, 11 настай
биений юм ирчиж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ маань дааврын зохицуулга алдагдсан л гэсэн үг. Тэгэхээр тэр бэлгийн даавар одоо цагаасаа эрт хитрхи их ялгараад ах юм бол энэ ямар аюулт хүрэх вэ гэхээр нөгөө хүүхдүүдийн чинь өргөөш нь өсгсөөр байтал өндрийнх нь өсөлт нь одоо өсөлтийн бүс гэж ярьдаг. Тэр юм нь эрт хаагчин гэсэн үг. Тэгэхээр нас биеийн түрэхтэй тэр тарган байсан охтууд бол намхан болоод үлдчихнэ гэсэн үе тэнгийнхэнтэй харьцуулбал. Гэтэл эрэгтэй хүүхдүүд ингээ амьдрал дээр харж ах чинь тарган өөхөн ид. Тэгээд хажуугаар нь мемтцэн. Мем нь ургацсан. Тэгээ яг тэмтэрэд үсгэхээр булчирхайтай. Өөрөөр хэлэх юм бол хөхний булчирхай нургацсан байх гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт мэдээж тэрнээс ичиж зовно шүү дээ. Одоо ингээд гадаад төрхөөрөө эрэгтэй болох ёстой байдал чинь нөгөө өөхн юм бэлгийн давраа цоглуулсаар байтал одоо тэр мэдээж эмэгт аль ч хүнд эрэгтэй эмэгт алинд нь эр им бэлгийн даврууд их үсвэр хийж байгаа. Тэгээд эр давар нь яваад булчингаа хөгжүүлэх ёстой байтал эм давар нь илүү хуримтлагдсаар байтал эмэгтэй төрхтэй болчихжин гэсэн үг. Тэгэхээр тэр нөхдүүдийн бэлгийн божилт нь оройтчдаг. Өөрөөр хэлэх юм бол нөгөө өөр хүйсийн чиглэлээр яваад өгчихжин гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол бас эмгэнэлтэй. Яагаад гэхээр булчинлаг сайхан эр хүн болох гэж байтал эм бэлгийн давар өдөрт нь сөргөөр нөлөөлөд нөгөө нөхдүүд чинь эрэгтэйлэг биш эмэгтэйлэг нөхдүүд болоо хуурчиж байна. Тэгэхээр энэ маань хүүхдийн сэтгэл зүйд бас сөргөөр нөлөөлнө. Гэх мэтлэнгээр ингээ ялгаатай зүйлүүд маш их байна. Тэгээд яг ээж аав нарт одоо анхааруулж хэлэх гол юм бол өчүүхэн төдий илүүдл өөхтэй л байх юм бол тэрийг маш хурдан багасгах ёстой. Тэгээ хүүхдийн бодисын солилцоо чинь эрчимтэй юм чинь жоохон дасгал хөдөлгөөн хийгээд зөв хооллоод эхлэнгүүт маш амархан хэвинжин илүү орчдөг. Тэгээ тэн дээр харин яг практик дээр харж байхад зүгээр л ээж аавд нь за хүүхдээ тэгж хооллоорой ингэж дасгал хөдөлгөөн хийлгээрэй гэж зөвлөж эхлэхээр тэр болгон тогтоодоггүй. Тэгэхээр тогтоосон эсхийг нь давхар нэгтлэхийн тулд бид нар одоо амьдрал дээр юу хийдэг вэ гэхээр өдрийн тэмдэглэл хөтлөлдөг. Өөрөөр хэлэх юм бол амаар нь юу л орно яаж хөдлөн тэр болгоныгоо бичгээд өдрийн тэмдэглэл дээрээ бичгээд. Тэгээ зарим нь бол үнэхээр сайхан тэмдэглэлөө хөтлж ирдэг. Тэмдэглэлээ байн хөтлж байгаа хүүхдүүд бол маш гоё турдаг. Тэгээд тэмдэглэлээ мартцсан ч гэдэм үү эсвэл одоо хөтлөөгүй гэсэн нөхдүүдийн жим бол хөтлөөгүй байдаг. Тэгэхээр энэ бол бас одоо ээж аавуудын хувьд маш сайн анхаарч авах ёстой нэг поинт гэж хэлэх байна. Тэр нөгөө энэ одоо яриад байгаа юмнаас дараагийн асуудал гараад байна л да. Эцэг эхчүүдэнд оролцоод өгөөч. Эцэг эхчүүд энэ хүүхдүүдээ одоо энэ жингийн барихын тулд ерөөсө хамтдаа тэрнээс биш чи битгий тэрийгэд чи ганцаараа дарга юм чинь энийг гэдгүү бид нар эднэ гэж яах юм бол хамгийн наазах нь стресс. Энэ маш их стресс. Ерөөсө юу ч хэлэх гээд энэ нөхөр энэ ярилцлаганд болохоор гаднаасаа харахад харагдаад байгаа тэр чинь дотроо ямар их зовлонтой байд юм бэ л гэж харагдаад байна. Тэгэхээр маш зөв асуудлыг хөндлөө. Өөрөөр хэлэх юм бол энэ тарган хүүхдүүд бол ихэнх нь одоо эрүүл амьдралын хэв маяг нь алдагдсан айлын хүүхдүүд гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүүхдийг харахаар тарган бол ээж аваастайгаа тарган хүүхдүүдийг өмөрөөд байгаа байхгүй юу? Хүүхдүүд. Тэгэхээр одоо ингээд заа хүүхдтэй ингээд чигэр бичээ өгөхгүй шүү, ундаа өгөхгүй шүү гэсэн мөртлөө гэр бүлийн бусад гишүүд энийг идэт авах юм бол энэ хүүхэд ерөөсөө ч эрүүл амьдралын хэв маягт орохгүй. Тэр гэр бүлэрээ эрүүл зөв хоолтой, гэр бүлэрээ хөдөлгөөний идэвхтэй, гэр бүлэрээ одоо нэг нэгнийхээ төлөө санаа тавьж стрессгүй амьдарч ийж л турна гэсэн. Сайн нэг ингэ тэмдэглэл хөдөлсөн тухай ярьж байна. Тэр ээж бас харж иж тэр чинь 10 настай хүүхэд байгаа, 11-тэй байгаа, 12-тэй жоохон шүү дээ. Хэдвэр анги хүүхэд. Эднэрт ээж аваа оролцож тэмдэглэл сайн хөдөлсөн нь турж чадсан гэж ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр сайн хөдлөж чадахгүй гэдэг чинь эцэг их оролцоог байна гэсэн үг тийм ээ. За тэгэхээр яг улбаалаад нэг аав надаас ингэж асуулт ирүүлсэн байсан. Аав хүүхэд одоо ямар насанд хүрэгч биштэй аав хүн чинь нэг иймэрхүү байдлаар бичсэн байна надаа. Хүрэгч насанд хүрсэн хүн шиг архиуж буруу идэж насаараа явсан биш. Илэг өөхлөх эсвэл зүрхэнд нь ачаалал ирнэ гэж юу байдгийг надад бичиж штэ. Хүүхэд нь одоо өөрөө бас тийм жин ихтэй хүн гэж гайхан асууж байла. Асуусан. Илүүдэлжинтэй хүүхдийн зүрх илэг бөөрөнд яг ямар ачаалал ирдэг юм бэ гэсэн асуултыг амар архиусан биш үү? Их хийсэн биш үү гэж асуусан байна. Яагаад миний хүүхдийн зүрх нь одоо муу ажиллаад хүүхдийн зүрх ингээд
чичирчдэг гэж ярьж байгаа байхгүй юу? Тийм. Өөр ямар хачаал вэ? Хачи юмаа гэж асууж байгаа байхгүй. Тэгэхээр энэ аавд хариулаад өгөөч. Тийм. Одоо тэгэхээр үнэхээр одоо элэг өөхлөх асуудал тэр нөгөө дотор хэрэгтэнгүүдэд заавал дагаад гарна гэсэн шүү дээ. Түрүү бид нар одоо зүрх судасны эргэтэн тогтолцооны талаар эсвэл инсулины одоо дөжирлийн талаар түр яриад өнгөрсөн тий. Гэтэл нөгөө их илүүдл өөх чинь дотор өөхний хэмжээг ихсгэнэ. Өөрөөр хэлэх юм бол тэр хөдөлгөөний хомсдлоос болоод дотор өөх тэр дундаа одоо хевлийдэх өөхний хэмжээг ихсгэнэ гэсэн үг байна тий. Тэгэхээр энэ дотор элэг өөхлөх асуудал бол одоо тэр хүүхэд ямар арх уусан биштэй гэхээр архины гаралтай элэг өөхлөлт гэж байдаг. Архины шалтгаантай тий. Архины бус шалтгаантай элэг өөхлөлт гэж байна. Тэгэхээр архины бус шалтгаантай элэг өөхлөлтөнд нь өртчихөж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр элэгний үйл ажиллагаа алдагдана гэдэг чинь нөгөө хүүхдээ чи эргээл бас залхуу болгоно гэсэн үг байхгүй. Залхуу амархан ядрамтгай одоо хөдлөх дургуйч гэдэг юм уу тийм ээ. Тэгэхээр энэ одоо мэдээж эрэг хүүхдч вэ, том хүнч вэ нөгөө том хүндэл тохиолддог өвчин шүү дээ гэж бодтол хүүхдэд тохиолддог өвчин одоо настай хүний өвчнөр хүүхэд насны хүн ам өвчлөөд байна л гэсэн үг байна. Нөгөө даралт нь ихсэж гин гэдэг чинь настай хүний л асуудал үсттэй. Зүрх нь өвдөнө гэдэг чинь бас л настай хүний асуудал. Гэх мэтлэн ингээд тэгэхээр энэ бол ерөөсөө байж болохгүй юм л гэж ойлгох хэрэгтэй. Тэр зүрхэнд нь хүрл ачаал ирж штэ, элгэнд нь хүрл ачаал, бөөрөнд нь хүрл ачаал ирж байна гэдгийг аав одоо гайхаад штэ. Ямар сони. Би одоо тэр айхтар одоо жишээлх юм бол манай дээр 4 настай мөртлөөсөнгөө 4 настай хүүхч одоо 10 дээр нэмэх нь 2 yen гэхээр чинь 18 хил байх хэрэгтэй байхгүй. Тэгтэл чи одоо 36 хил болцсон ч гэдэг юм. Бүр ингээд махан боодог гэж бид нар баг ярьдаг та тийм. Тэгэхээр тэр их жин бий болцсон байхад 4 нас. Тийм 4 нас. Тэгээ бүр хөдөлж чадахгүй янзаглаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр тохиолдолд тэр их биеийн одоо эд ис болгонд нөгөө зүрх чинь цусаа бүрхэхийн тулд илүү ачаалтай ажиллана гэсэн үг шүү дээ тий. Тэр эргэтэнд үүсэж байгаа илүү дутуу хортой бодисуудыг тэр бөөрн шүүж гаргана гэдэг бас маш их ачааллаа да мэдээж. Тэгэхээр өртөхгүй эргэтэн байх. Тэр ч битгий элийн бодисын солилцоо нь удаашраад ирэнгуут дархлааны тогтолцоогоор дамжуулаад хорт хавдраар илүү их өвчлөдөг. Тэгэхээр янз бүрийн хорт хавдрууд манай Монголд ихсэлэн гэж байна. Тэгээд тэрэн дотор одоо тэр энэ асуулт асуугаад байгаа аавын хүүхдэн зүрхэн өвдсөн, элгэнд очиж үзүүлсэн өөгчлөлтэй байна гэж хэлсэн хүн яриад байгаа байхгүй. Тэгэхээр ийм их одоо өөрөө гайхаад асуухтаа надад бол эмч минь хурдан тураа тураадаг юм болох уу гэдэг асуулт дандаа ард нь байгаа асуултуудыг би асуугаад дараа нь би өөр энэ тухай ярих болж байгаа нь. Тэгэхээр энэ их ачааллыг тэгж одоо мэдээж тураадаг юмар болдог дараагийн хэсэгтээ ярих бах. Тэгээ ямар ч байсан ямар их тэр би одоо тарган хүүхдүүд ямар их бие махбодын ч сэтгэл санааны ч одоо дотоод шүрлийн ч бүх төвшөнд нь ямар их өөрчлөлт гардаг юм бэ гэдгийг л би сонсоод яваад байна гэж ойлгож байна. Дараагийн нэг асуулт байна. Анаа нэг сонсогч асуусан. 10 настай хүүгийн маань хөл дотгошоо майг болоод өвдөг нь өвдөөд байна гэх юм жинтэй холбоотой юу? яг Одоо яг ингэж асууж байна. Жин их байсан байх гэж асуусан. Өсөж амжаагүй байгаа хүүхдийн зөөлөн эдэд илүүдэлчин ямар ачаалал өгөөд байгаа юм бэ гэж асуусан. 10 настай хүүхдүүд хөлн майг бол. Тэгэхээр энэ дээр бас энэ асуудлыг хоёр талтай авч үзэх нь. Зөвхөн одоо нөгөө илүүдэлж юм маань одоо энэ тэнцвэрийн эргэтэнтэй хөлн дээр ачаал өгөөд үе хоорондын зайг багсгадаг ч юм уу ийм өөрчлөлтөөс гадна тарган хүүхдүүд ихэнхдээ одоо ДМ-ийн дутагдaltaй байдаг. Бүр толгой дараалан. Одоо бид нар дээр ирж үзүүлж байгаа хүүхдүүдийг аваад үзэх юм бол ДМ за энэ яг л одоо ДМ-ийн дутагдaltaй гарна да гэж шинжилгээ өгүүлэхэд бүгдээрээ л бага байдаг. Тэгэхээр нөгөө нэгдүгээр гадаа гардаггүй хөдөлгөөн хийдэггүй. Хоёрдугаарт эцэг их нь одоо зориуд ДМ-ийг одоо манай Монгол улс чинь нөгөө юуны нарны одоо нөгөө хитягаан туяаны яг арьсан дээр Д витамин боловсруулдаг тэр өнцөг харьцангуй одоо хол экватороос хол уршдаг учраас боловсруулах боломжгүй. Тэгээд нөгөө хүүхд маань нөгөө газар зүүн байрлалаараа Д боловсруулж чадахгүй байтал амаараа одоо ДМ авч чадахгүй. Өөрөөр хэлэх юм бол загсан бүтээгдэхүүн ДМ их байтал чинь бид нар чинь бас далай тэнгисээс аслагдсан байгаа учраас хоол хүнсээрээ Д авч чадахгүй гэсэн үг.
Тэгтэл энэ хоёр шалтгааны улмаас дэ боловсроогүй байж итл өшөө дээр нь хөдөлгөөний хомсдолтой. Ингэнгუут D-амидимын солилцоо дутагдана. D-амидим дутагдана гэдэг маань кальц фосфорын солилцооны өөрчлөлтийг бий болгочихж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө бага насны хүүхдүүд дээд дутагдахаар хөл гар нь майжгаал майг болоод тэгэл хөдөлж явж чадахтаа хэцүү болчтой. Яг тэр өөрчлөлтүүд энэ тархан хүүхдүүдээр л явж гин гэсэн. Булчин суларчин. Тэгээд ясанд нь өөрчлөлт орчин, ясан зөөлөрчин. Ингээ майг болохоос гадна тавхайн хүртэл одоо хавтгаа болчихсон. Тэгэхээр явхад бэрхшээлтэй болно. Их мэтчлэнгээр ингээд яг энийг ярьж байхад надад нэг ийм хүн ирсэн. Манай хүүхд 10 настай. Одоо сая 30-аад килограмм байх ёстой юм шиг байна. Ярианд одоо 50 ил гэж байгаа. Тэгэхээр 2 дахин байгаа. Тэгэхээр энэ хүн 20 кг гурил үрээд яваад юм гэсэн. Байх ёстой. Тэгэхээр хөлн нь одоо үе мөчөнд хөлөнд тэгээд түрүүн таны ярианд нэг өргөөшөө өсөд ахаар би одоо өсөлтийн зон одоо юу гэдвэл өсөлтийн цэг нь зогс одоо өсөлтөн зогсчихгүй гэсэн ийм юм харагдаж байна те. Жин их байх тусмаа түрүүний ярьдаг юмнууд энэ эцэг эхчүүд бас энийг асуугаад байна. Одоо жишээлх юм бол ийм байхгүй юу? Эрэгтэй хүүхдийг түрүү бид нэр ярьжсэн шүү дээ. Эр бэлгийн даавар нь одоо хүүхдийн эрэгтэй хүүхдэд одоо булчингийн маас нь ихсэх те. Дотор эргэтнгүүд нь хэмжээгээрээ томрох, ясан нь уртсах, эргэтэн тогтолцооны хөгжил чухал үүрэгтэй байгаа байхгүй. Тэгтэл энэ даавар дутагдаад байгаа. Яг тэгэхээр ийм даавар нь садаа болоод байна шүү. Тэгэхээр энэ нөхдүүд нөгөө эргэтэлэг байх чанар нь багасаад ирэнгүүт ядагдлал одоо өндөр болох процесс нь хүртэл эсрэгээрээ явчихж байна л гэсэн үг. Тэгэхээр эрүүл зөв үсгий гэвэл эрүүл зөв хооллоод хөдөлгөөнтэй байлгаад тэгээд одоо спортоор хичээллүүлдэг ч юм уу те янз бүрийн стресс хүчин зүйлийг даван туулах энэ процессыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй байна тийм байна. Тэгэхээр одоо ингээд нөгөө хүүхдэд маань нөлөөлдөг юмнууд улам яваал би ихлээл нөгөө төвшөндөө болоод стресс гэл нөгөө 3 төвшөндөө болох юм байх гэсэн чинь бүр ясандаа үе мөчөндөө ингээд цааш яваад үл. Ер нь нэрвэгддэггүй эргэтэн байдгүй байхгүй тийм. Би бүр энийг сонсоод сууж байна. За тэгвэл дараагийн нэг асуулт байгаа. Сурагч багш нар асуусан байна да. Таргалтай хүүхдүүд үе тэнгийнхнийхээ дээрэнгүй харилцаанаас болоод маш их стресстэй байдаг. Одоо яг таны мэргэжлийн эмчүүд юм тохиолж исэн баг. Энэ ганцаардмал байдаг. Энэ тэгээд гэж ярьдаг. Энэ сэтгэл зүйн стресс нь эргээд дааварт нөлөөлж улам их таргалахад нөлөөлдгөө. Түрүү бид нэр ярьжсэн яг эргэх холбоо байгаа. Эргэх холбоо тийм. Өөрөөр хэлэх юм бол гадаад төрх нь өнгө үзэмжгүй байгааг тэр одоо тарган хүүхэд өр дээрээ ингээд стресс болгоод авцсан явж байгаа шүү дээ. Сэтгэл гутралд орцсон явж байгаа. Гэтэл нөгөө үе тэнгийнхний дээрлэхэлт гэдэг бол маш том асуудал байгаа тийм ээ. Тэгэхээр өсвөр насны ялангуяа хүүхдүүд. Тэгэхээр бид нар болохоор яг одоо үе тэнгийнхэнтэйгээ нээлттэй харьцаа. Одоо нөгөө гадуурхаад байгаа юм чи яаж тэдэнтэй нээлттэй харьцаж хамт үерхэж нөхөрлөхөөтэй тийм. Тэгэхээр энэ асуудал бол эргээд нөгөө хүүхдтэй стресс болж байгаа, дарамт болж байгаа учраас ганцаардал болон зөвхөн ганцаардалч биш. Ер нь бол сэтгцийн эрүүл мэндэд нь бас сөргөөл нөлөө. Маш том асуудал болж байна гэж ойлгох хэрэгтэй. Тийм байна. Нэг ээж ингэж ярьжсэн юм байна. Хүүхд нь анги дээр очичоод ингээд дарамтанд биш тэ биеийн тамирын хичээлд ороход болдоггүй. Одоо байдлаараа огтуд доромжилдог, дуурдаггүй. Тэгээ энэ хүүхэд ингээд маш стресстэй ирэхээр нь тэр стрессийн тайлга ганц арга бол би дуртай юм ин өгөх. Нөгөө чихэртэй юм ин өгөх гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр буруу байна гэсэн үг тийм. Одоо өөрөөр хэлбэл ингэж л хүүхдээ миний хөө яадаг юм гайгүй штэ сэтгэл зүгээр зоригтой байг гэхдээ би дуртай юм хүүхэд жоогоос иргэдэг. Тэгэхээр энэ ээж бас буруу ойлголттой. Гэхдээ энэ асуулт бол маш гоё асуулт надад ирсэн байна тийм. Тэгээд дээр нь бас нэг юм бодогдлоо л доо. Одоо чинь тэр стресстэй байгаагаа нөгөөдөг чинь шүн ороо унтахтаа орондоо орсон хайна ч юм уу бодно штэ. Тэгэхээр нойргуудад өртөхийг үгүй гэхгүй. Тэгэхээр нойр одоо ханамжтай дүүрэн байж чадахгүй бол бас эргээд энэ нь одоо нөгөө тархалтандаас хөргөр нөлөөлөх гэсэн үг штэ. Сурлагын амжилтанд нөлөөлнө. Тэр ч байтугай амьсгалын эргэтэн тогтолцоог аваад үзэх юм бол яг энэ тарган хүүхдүүд чинь шүн их өрхөрж унтдаг. Тийм ээ. Тэгээд ингээд амьсгалын замын цочмог халдварт өртлөө гэвэл одоо болоо боож бачуурдаг ч гэдэг юм уу тийм ээ. Харшил, астмд илүү өртдөг. Тэгэхээр одоо тэр шүн их хөрхөрч унтж байгаа нөхдүүд бол бас нөгөө гүцэл сайн нойр авч чадахгүй. Тэгэхээр өглөө босоод ирэхээр нөгөө нойрны ханамж авч юм сэргэлэн цаваа болох асуудал нь учир дутагдaltaй болчихно гэсэн. Тэгэхээр сурлагын амжилт баг. Тэгээд
Нэгдүгээр таран гадаад үзэмж байхгүй. Дээр нь сурлага байхгүй. Тэгэхээр ингээ улам гадуурхагдаад улам дээрлэхүүлээд Илүү гэсэн. тэмцээн уралдаанд Орохгүй. Тэгэхээр энэ бол яваанд одоо сэтгцийн эрүүл мэндэд маш том сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үг. Тэгээд сэтгцийн одоо өсвөр наснд л илүү сэтгцийн тулгымцсан асуудлууд болон сэтгцийн эмгэгүүд бий болоод байна л да. Тэгээд тэр хүүхдүүдийг харж хахад нэг бол их иддэг булими гэдэг одоо энэ өвчин төрчин. Нэг бол бүр ингээ эдсэн хоолой бөөлжиж гаргаад анорекси, невроза гэдэг өвчин төрчин. Тэгээ бүр ингээд ясан дээр тогтсон арьс олцсон тийм өсвөр насны охтууд ч гэсэн ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ эдэлттэй холбоотой эмгэг гэдэг бүр тийм нэр томьёо одоо энэ олон улсын өвчний ангилал дотор орцсон явж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь өсвөр нас гэдэг чинь бид нар нөгөө 10 нас хүртэл хүүхэд нас 10-аас 19 нас хүртэл 19-с дээшээ том хүн гэж нэрлэдэг 10-аас 19 насыг энэ үед бүх юм ямар тогтворгүй нэг том хүн болох шилжилтийн үе одоо тэр бүх дотоо шүүрэл дотоо сэтгэл сул бүх юм хөдөлгөөнтэй үед нь дээрээс нь тарган байвал энэ одоо хүүхд дээр яах вэ гэдэг асуулт маш хэцүүтэй. Тэгэхээр тэр өсвөр наснд ер нь бол тархалт гэдэг юм нас бүрэн ангижруулах хэрэгтэй. Яг ингээ практик дээр харж байгаа. Тэр одоо амжиж тийм учраас хүүхдүүдэд хөөрхөн бүндгэр бондгор гэж одоо хүлээлгүйгээр ерөөсөө л энэ эмгэг юм байна гэж барьж гүөх хэрэгтэй байна. Яг тийм байна. За тэгээд энэ асуулт асуусан ингээд бүлэг болгоод ингээ ерөнхийд нь би эренблээд асууж явна л та. Гэхдээ энэ асуусан хүн болгон хүүхдээ санаа зовж байгаа. Тэгээд нөгөө л нэг хүүхдээ хураах юм. Ингэж асууж байгаа надад. Сошиалор 7 хоногт 10 кг хасна гинэ. Тэгээ хүүхдэд аюулгүй гинэ. Бүр тэрийг яриад байгаа юм байна шүү дээ. Зар маран дээр байгаа юм байна. Гэсэн сурталчилгаа маш их явж байна эмчээ. Сонсогчдод маань ойлгомжтой хэлхийн тулд одоо юу гэдгийг сад 2-4 кг одоо өөх хасах нүг нь хэвэн гэдэг тийм ээ. Гэдэг нэгээс 2 кг гэдгүү тийм. Гэвэл энэ 7 хоногт 10 кг хасна гэдэг энэ юмыг ялангуяа хүүхэд таны эмнэлгийн практик бас ийм юм хэрэгжилжсэн хүүхдийн тийм юу байгаа юу? Ерөнхийдөө хүүхдийн бодисын солилцоо бол маш хэрчмтэй гэж бид хэлсэн шүү дээ. Тэгэхээр бид нар одоо энэ даавар ч юм уу янз бүрийн эмгэгийн шалтгаан тархалт биш л бол ямар нэгэн одоо им химийн бэлтгэл ерөөс огт хэрэггүй. Зөв хооллол хөдөлгөөний эрчмийг сайжруулаад хөдөлгөөний эрчим гэснээс хөдөлгөөнийг одоо өдөр болгон хамгийн багадаа 20 минутаас эхэл гэж байгаа байхгүй. Тэгээ тогтмол өдөрт 1 цаг идэвхтэй хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Хүүхэд гэдэг ямар идэвхтэй хөдөлгөөнтэй нөхдүүд байдаг үлээдэ тий. Тэгэхээр тэр сургуулийн орчинд нь ч бай, гэрийн нөхцөлд ч бай хөдөлгөөнтэй байх нөхцлөөр нь хангах. Дээр нь зөв хооллох хэрэгтэй. Тэгэхээр яг юу идэх юм бэ гэд асуудаг шүү дээ. Тэгэхээр юу идэх юм бэ гэд асуухад түрүү би хэлсэн чихэрлэг одоо ундаа тэр газта ундаанууд тэгээд одоо амархан шимэгдэг нүүрс устай бүтээгдэхүүн гэхээр цагаан гурилан бүтээгдэхүүн ч байд юм уу тийм ээ. Тэгээд одоо мөхөөлдөс их иддэг зарим гэл те. Их идэн. За тэгээд цаашлаад ирэх юм бол бусад одоо олон төрлийн бүтээгдэхүүнүүд байна. Одоо зөгийн бал ч юм уу те. Тэгэл өшөө одоо юу ах нь манайхан бас их өөхлөг мах их иддэг штэ. Өөхтэй хоньны мах. Тэгэхээр эднэр маань бол тодорхой хэмжээгээр одоо таргалуулах нөхцөл бий болгоод байна. Тэгэхээр би хамгийн эхлээд ээж аав нартай ямар зөвлөгөө өгдөг вэ? Аль болохоор хөл үрээр хэрвээ одоо идэх нас нь болцсон бол хөл үр болон 2 дугаар гурилаар хийсэн одоо гурилан бүтээгдэхүүн зөвлөх нэ. Тэгээд сүү цагаан эдийн дотроо ерөнхийдөө илүүтэй одоо эсгэлэн сүм бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл тараг, чихэргүү тараг, ааруулч гэдэг юм уу тийм ээ. За тэгээд цаашлаад ирэх юм бол өөх бахтай булчин мах. За тэгээд төмснөөс босоод хүнсний ногоо. Яа чин төмсөн нөгөө намрал шин байгаа ургацын төмс бол одоо ашигт үлийн коэффициент те. Тэрнээс бусдаа бол үр дүнгүй. За тэгээд цагаан будаанаас бусад будаа тийм ээ идэх ёстой. За тэгээд ингээ байж итл болоо явчихна гэсэн. Юу идэхийг хэлээд өгчих юм бол нөгөө менюн дотроос энэ болох. За ялангуяа одоо кетчуп ч байд юм уу одоо юу гэдгийг халуун ногоотой бүтээгдэхүүн. Хоол амтлагч их хэрэглэх нь хоолны дуршлыг ихсэгдэг. Тийм учраас хоол амтлагч хас гэсэн одоо хамгийн анхны зөвлөмжүүдийг бол ээж аав нарт өгдөг. Тэгээд дараа нь хөдөлгөөн. Тэгвэл хүүхдээ ганцхан чи ингээл 20 минут одоо хөдлөх ёстой.
За одоо юу хийх үү гэл тэгэхээр нөгөө спорт дугуйлан секцүүд олж авдаг байхгүй нөгөө зарим нь одоо усан цэлэх дуртай ч гэдэг юм уу зарим нь болохоор гимнастикийн ч гэдэг юм уу зүгээр л гэртээ одоо янз бүрийн дасгал хөгжим тавиад бүжиглсэн чинь энэ хөдөлгөөн болно гэсэн үг. Тийм учраас 20 минутаас эхлээл өдөр болгон одоо 1 цаг тутмал хөдөлгөөнтэй ямар нэгэн байдлаар хөдөлгөөнтэй байх л зөвлөмж өгч чинь гэсэн. Тэгэхээр энэ тохиолдолд нөгөө хоол хөдөлгөөнөөрөө амархан засагддаг. Тэгэхдээ огцом турахыг бол зөвлөдөггүй. Яагаад гэвэл огцом торсны дараа огцом жин нэмэгдэл нөгөө дутуу байсан юм а уламж хийхээр хэрэглээ тэгээ илүү одоо жин нэмээ таргалчих тохиолдол байдаг. Тэгэхээр хүүхдэд бол ерөөсөө тийм тураах янз бүрийн бэлтгэлүүд зөвлөдөггүй. Ганцхан одоо зөвлөх ёстой бэлтгэл юу байдгүй гэхээр биднэрт метформин гэдэг одоо юу гэдгийг нөгөө инсулин дөжрөл үүссэн ялангуяа энэ суг хүзүүн харалцсан нөхдүүдэд тэр одоо инсулины үйлдэлийг сайжруулахын тулд бид нэр метформин зөвлөдөг. Гэхдээ тухайн насанд нь тохирсон тунгаар болгоомжтой хэрэгжилж одоо тэрийг хэрэглэхийг цааш нь зөвлөдөг байна. За бүр өсвөр насанд орчоод үнэнхээр аимшигтай таран одоо жишээлбэл 15 настай мөртлөөс өнгөө 180 хилтэй охтууд байна шүү дээ. Бүр яаж одоо тураа гэсэн турах боломжгүй гэдэг ч юм. Тэгэхээр энэ нөхдүүдийг яах вэ гэхээр одоо ходоод тарих мэс засалд оруулахыг өндөр хөгжилтэй орнууд бол зөвлөдөг. Тэгэхээр манайд бол одоохондоо хүүхэд насанд ходоодоо тайруулсан хүн бол алга байна. Тэгэхээр магадгүй одоо ирээдүйд шаардлагатай гэж үзэх юм бол энэ хагалгаар бол баг л та. Манайд одоо энэ хагалгыг хийлгэхгүй ч гэсэн хамгийн их чин одоо эдийнхэн настай мөртлөө ийм жинтэй байсан жишээ байна уу? Байлгүй яах вэ? Тэр одоо түрүүний миний ярьсан нөгөө 4 настай нөхөр байна. Тийм ээ. Бас гэхдээ тэр 4 настай нөхрийн хувьд бол бас эмгэг л дээ. Одоо зарим бага насны хүүхдүүд ялангуяа 0-оос 4, 5 хүртэлх насны хүүхдүүд дотор сэрээ булчирхайн томрол байна. Сэрээ булчирхайн томролтой хүүхдүүд бид нөгөө тунгалаг төлжилбөтлийн дөрэтл гэдэг эмгийг авдаг штэ. Тэгэхээр энэ нөхдүүд бол тэр бодисын солилцоотойгоо холбоотой тарган байх асуудал гэдэг. Одоо мэдээж хэрэг тийм тохиолдол тийм ус томтой байгаа тохиолдол бас энэ одоо энэ эрүүл эмгэгийн зааг байдлыг одоо бид нар аномали конституци гэдэг чи одоо бие галбирын гаж төлөв гэдэг нэрийн дор явдаг ийм таргалт байдаг. Тэгэхээр энд бол мэдээж мэрэгжлийн эмчийн тусламж зөвлөгөө гарцаахгүй хэрэгтэй. Тэгээд бас одоо ховор тохиолдолд бөөрийн дэд булчирхайн хавдар ч юм уу тийм ээ ийм ганцны хүүхдүүд бас их тарган байсан. Гэхдээ бөөрийн дэд булчирхайн хавдартай байгаа тохиолдолд одоо арьс нь язрах ийм асуудлууд нэлээд гардаг. Тэгэхээр энэ асуудал байна. Эсвэл одоо огцом ганц хоёрхан сарын дотор бүр маш их жинтэй болсон ийм хүүхдүүд байдаг. Тэгэхээр энэ бол бас дотоод шүүрлийн эмгэг ялангуяа тэр адренокортикотропны гормон гэдэг одоо өнчин тарихнаас бөөрийн дэд булчирхайг удирддаг. Тэр даавар маань хаана ихтэй одоо хавдрын их усүрээс ялгарсантай холбоотойгоор одоо 8 настай хүүхэд одоо усанд орж агаад өдөө орон нутаг зуны улиралд 8 сартад усанд орж агаад тэгээд ерөөсө 2 сарын дотор маш тарган болцсон хөдөлж чадахгүй болсон юм хүүхэд иржсэн. Тэгээд тэр нь болохоор одоо цэжнийхээ хөндөд байрлсан тэр АКТ-гээ үйлдвэрлэдэг хавдартай хүүхэд. За тэгээд цаашлаад ирэх юм бол өсвөр насндаа очичоод бас одоо хит их жин нэмсэн тийм одоо охтууд байна, хүүгүүд байна. Саяхан гэхэд чинь одоо нэг зүрх нь өвдөөд, толгой нь өвдөөд, хөдөлж чадахгүй болоод гэд ингээд иржсэн. Тэгээ бүр эмнэлгийн тусламж авахтаа тулаад өөрөө хэлэх юм бол артерийн даралтанд бүр тэр чи одоо 10 настай хүү байлуу та. Артерийн даралтанд бүр 160-70 хүрсэн. Тэгээд мэдээч тийм өндөр даралттай болсон юм чинь эмнэлэг твтгэс өөр аргагүй. Яаралтай тусламж дээр манай тэр хүүхд чинь тэгээ хэвтэж имчилэгдээ зөвлөгөө аваад хөрхөн тураад эхэлсэн. Тэгээ байнгын хяналттайгаасаа болоод одоо түрүүний миний яриад байдаг үр дүнгууд гарч ийн. Тэгэхээр ер нь бол манай нэг үзэлгийн бараг 30-аас 40 орчим хувь нь бараг тарган хүүхдүүд дээ шүү. Сүүлийн үед харж байхад. Тэгэхээр талалт гэдэг бол маш том асуудал ахын. За яг зарим тохиолдлуудад боо олчирхайн дутагдaltaй холбоотой хит таргалсан нөхдөд. За өнчин тархины одоо хавдрын улмаас бас таргалсан нөхдөд. Ер нь гэхдээ тарган хүүхдүүдийг үзэж байхдаа бас цаана нь өөр эмгийг явж явах вэ. Ялангуяа бамбаа олчирхайн дутагдaltaд орсон тохиолдолд бас таргалж болно ч гэдэг юм. Эсвэл одоо өндөвчнийхээ олон үйлийнхээ ажилтаас болоод таргалцсан охтууд байж гэдэг юм уу. Тэр яг шалтгаан нь юу юм гэдгийг. Гэхдээ 100-ны бараг
70-80% нь бол ерөөсөө л хоол хөдөлгөөн стресстэй холбоотой Би тархалтай. яг ингэж асуух гэж ирсэн. Одоо хоёр хувааж штэ. Өөрийн дотоод эмгэгээс хамааралтай таргалалт, одоо амьдралын хэв маяг бариг угаас гарсан таргалалт хэдэн хувь вэ? Хүмүүс бүгд чагнаа сууж байгаа бах. Тийм. Би алинд нь орох гэж чагнаа сууж байгаа бах. Тэгвэл ихэнх нь таны заавал өвчин эмгэг байх албагүй. Тэгээ шалтгааныг эмч тодруулж өгнө. Тэгээ маш сонь тохиолдол байдгийн биш үү, тийм үү? Маш их тохиолдол байгаа. Тэгэхээр энэ нэг таргалалттай хүмүүсээс хамгийн их ирж байгаа тэр асуултууд ерөөсөө л төрүүлэл богино хугацаанд яаж турах уу? Хоёрдугаар би өөрөө их барих эмэгтэйчүүдийн эмч байгаа. Одоо сарын тэмдэг алдагдсан өсвөр насныхаа ирэхэд л ээжээс нь нуугаад, ааваасаа нуугаад өөр юм авна гэж хэлээд сошиал дээр зарж байгаа баг бэлтгэлийг аваад уудсан хүмүүст өндөвчийн даавар яаж ажиллах вэ? Биний юм яаж тогтмол ирэх вэ? Нэг бол одоо сард 2-3 удаа ирнэ. Нэг бол 2-3 хоног ирэхийнхээ хооронд маш олон даамсаг солино. Энийг л октийн цус алдалт гэж нэрлэдэг. Тэ? Эсвэл биний юм бүр хаагдана. Өндөвч ажиллахгүй байна. Тэгэхээр өсвөр насныханд өвгөөдөж бай, огтуч бай бэлгийн даварт ингэж нөлөөлж гин энэ тураах юм гэдгийг бол түрүүн та хэлсэн хүүхдэд ерөөсөө зөвлөхгүй гэж хэлсэн. Тэгвэл та хүүхэд байгаа шүү дээ 15-та 16-та надаас ирж үзүүлсэн хүн бол тэгэл аль хэдийн хэрэгэлсэн ерөөсөө 7 хоногт 10 ил турна гэсэн шүү дээ. Энэ эрүүл мэндэ бүр би бол ингэж бодож байна да. Энэ хүүхдийг бол өсөж байгаа мод гэж бодъё. Шинхэн ургаж байгаа мод гэхэд зүгээр л хорт бодис цац юу гэдгүүлээ нөгөө нэг цацчлаа л гэсэн. Би Ортогоор бордчихлоо. ингэж бодож байгаа байхгүй юу. Ер нь тураах юм яагаад зүгээр муу 7-оос 10 хил турааж болохгүй одоо юу гэдгийг 7 хоногт ийм их юм буурж болохгүй гэдгээр яриад байгаа бол ямар нөлөө байдгийм болоо. Хүмүүс яалтгүй л тураах юмыг хэрэглээ. Өнөөдөр хоолны дуршилгүй болчихлоо. Тэгээд маргааш нь одоо юу гэдгийг үнэхээр жигнээд үсгэд 2 хил турцсан байсан штэ. Ингэж яриад байгаа байхгүй. Тэгвэл энэ яаж тураагаад байгаа юм бэ? Энэ нь бие организмд ямар нөлөө үзүүлээд байгаа юм бэ гэсэн асуулт ирсэн. Тийм. Ер нь бол хүүхдийн практикт тураах бэлтгэл хэрэгжилж болохгүй гэдгийг л дахиад хэлье. Дахиад Өөрөөр хэлэх юм бол за тэр хоолны дуршил бууруулдаг юм хэрэглэе гэж бодъё л доо. Тэгэхээр хүүхэд гэдэг бол өсөж хөгжиж байгаа. Үнэхээр одоо төрөний зөвлөлөөр бол маш гоё зөвлөл байна шүү дээ. Ингээд одоо мод цэцэгч гэдэг юм уу те. Гэтэл энэ мод цэцэг маань бол тодорхой хэмжээгээр одоо хүний бие махбодод шаардлагатай нүүрс ус, уураг, өгтос, витамин, эрдэс бодисууд гэсэн энэ макро, микро нутриентууд гэж одоо бид нэр ярьдаг энэ хичээлэг бодисоо хоол хүнсээрээ авч явах ёстой. Гэтэл хоолны дуршил бууруулах юм хэрэглэлээ нөгөө авах ёстой юм авч чадахгүй байгаа тохиолдолд яг турж байгаа сайн эффект. Гэтэл нөгөө өсөлт гэдэг юмд нь сөргөөр нөлөөлчихнэ гэсэн. Тийм учраас энэ бэлтгэлүүдийг бол хүүхдийн практик ерөөсөө зөвлөхгүй. Тэгэхээр энэ дээр маш сайн анхаарах нь. Тэр ч битгий хэл одоо манай дээр нөгөө Оземпик гэдэг нөгөө тариа мараа хүртэл насанд хүрэхэд хэрэглээд тураадаг бэлтгэлгээд ойлгоцсон явж байгаа. Гэтэл энэ маань болохоор нөгөө чихрийн шижинтэй хүмүүсийн хотоодны агуулмжийг одоо тодорхой хугацаанд одоо юу гэдгийг барьж ягаад удаан хугацаагаар энэ хотоодонд нь агуулж ягаад удаан хоосрох энэ процессыг зохицуулдаг. Ялангуяа сахарын өвчтөй хүмүүс зориулсан бэлтгэл байгаа. Тэгтэл энийг одоо хүүхдэд хэрэгжилж болох уу гэсэн асуулт хүртэл тавьж байгаа байхгүй. Тэгэхээр болохгүй. Ерөөсөө энийг зөвлөхгүй. Тэгэхээр үнэхээр л хүүхчинд харган илүүдэлж интэй байх юм бол мэрэгжлийн хүнд нь ханд. Дотоод шүүрлийн эмчт нь ханд тийм ээ. Дотоод шүүрлийн эмчт хандхаас өмнө хамгийн түрүүнд үзүүлдэг одоо эмч нар ч юм бол өрхийн эмч нар байна, сургуулийн эмч нар байна. Тэгээ харин нөгөө эрүүл хүүхдийн одоо хөтөлбөрүүд эрт илрүүлэг гэж сургуулийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийн эрт илрүүлэг гэдэг одоо яамны төвшөнд засгийн газрын төвшөнд яригдж байгаа энэ хөтөлбөрүүд эргэжид ирэхээр маш гоё явууштай зүйл гарч байна. Тэрний бах вэ гэхээр хүүхдийн өндөр жинг, биеийн жингийн индекстэй харьцуулж одоо тодорхойлох ийм одоо алхмууд хийж байна. Тэгэхээр энийг одоо манай ээж аав нар ч гэсэн нөгөө өсөлтийн мөрөөдөр биеийн жингийн индекс нь одоо биеийн жингийн индексийн мөрөө гэж байгаа. Хүүхэд болохоор нөгөө байнга өсөж хөгжиж байгаа учраас том хүний биеийн жингийн индексийн таслах цэгийг авч болохгүй. Тэрийг манайхан нөгөө эрүүл Монгол хүүхдээр энийг төрөнд хэрэгжсэн хөтөлбөртэй тийг авцсан чинь нөгөө тарган хүүхдүүд нь тарган биш болоод тарган биш хүүхдүүд нь тарган болоо явцсан ийм буруу үзүүлэлтүүд гараад ирсэн. Тэгэхээр энийг бид нар одоо юу зөвлөх вэ гэхээр ерөөсөө л
биеийн жингийн индекс гэдэг эрэгтэй эмэгтэй хүүхдүүдэд зориулсан мөрөг өрхийнхаа эмчээс ч юм уу тийм ээ дүүргийнхаа эмчээс ч юм уу аваад яг тэр мөрөн 5-аас 85 дугаар шугам гэж байгаа. Тэр хооронд байгаа л бол танаа хүүхэд цоо эрүүл жинтэй байна гэсэн. А 85-аас 95 дугаар мөрийн хооронд чинь ингээ мөрөө байгаа байхгүй. Яг наснаас хамаарат жин өндөр нь өөрчлөгдөд идэг учраас мөрөөгөр гаргацсан. Тэгээ эрэгтэй хүүхдүүд нь цэнхэр мөрөө ашиглана, эмэгтэй хүүхдүүд нь ягаан мөрөө ашиглана. Тэгээд тэр мөрөн 85-аас 95 дугаар мөрийн хооронд дээдлэлт нь байх юм бол илүүдэж байна. А 95 дугаар мөрөөс дээшээ гараа явчих юм бол таргалт гэж үздэг. Тэгэхээр хүүхдэд бол илүүдэж ин таргалт гэсэн хоёрхан л ойлголттой. А гэхдээ яг таргалтыг бид нэр таргалтын одоо хөнгөн юм уу дунд хэлбэр тэгээд хүнд таргалт ерөөсөө 1 2 дугаар зэрэг гэсэн хоёрхан л одоо ангиллалд оролдог. Насанд хүрэхтэй адилхан 4 ангилал гэж авч үздэг. Тэгэхээр тэрнийхээ дагуу л хэмжүүлээд явчихна гэж ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр энийг одоо хэрэглэхэд маш амархан учраас одоо утсан дээр ч гэсэн янз бүрийн аппликейшнуд байгаа. Биеийн жингийн индекс, body mass index тодорхойлох калькулятор ч гэдэг юм уу те. Тэгээ бичингууд нөгөөдхөө оруулаад хүүхдийн насыг оруулаад тэгээ хэдгүү шугамаар байж ийн гэдгийг тогтоочих боломжтой. Тэгэхээр энийг л одоо бүгдээр ашигласаа л гэж бодож байна. Гэж одоо бүх хүн одоо ухаалаг утас барьж шүү дээ. Тэгэхээр би одоо яг Эрдэнэ туяа профессорын үгнээс юу гэж ойлгож ийн вэхээр өсвөр үеийнхэн байтугай насанд бэрсэн хүн хинч бай тэр баталгаагүй тураах юмыг битгий хэрэглээч. Таны биеийн жинг бууруулдаг байж би өмчөний үед бас би ингэж нэлээд судалсан тийм ээ. Өсвөр үед яадаг болоо гэж бодоод асуугаад. Тэр өсвөр үеийн хүн бидний одоо үр хүүхдийн эдээс эргэтэнгүүд цөмөрөө эсээс тогтж байгаа. Бидний бүх биеийн 70% нь юу лээ? Ус. Ерөөсөө идэж усын хөөчдөг. Ус. Тэр уг нь бол өөхийг хөөживэл турах тухай яриа гарч ирнэ. А усыг нь эсийн дотор байгаа ус чинь би бас нэг юм зүйрлэл харж ирсэн. Яа би яг хүүхдэд батхгүй гэдгийг өөрөөс чинь сонсож байгаа. Гэхдээ тэр эрүүл эс бол нөгөө усан үзэм шиг дотроо устай бидний яриагаар бол цитоплазм бөөм гэд байдагтай. Ийм энийг эрүүл эс гэж нэрлэдэг усан үзэм шиг. За тураах бэлтгэл уусны дараа тэр эрүүл одоо бидний нөгөө тэжээл мэжээл авдаг витамин амин димэр тэж эс эрүүл байх ёстой зүйл чинь орж ирсэн нөгөө бор үзэм шиг болдог. А бор усад нь гараа явчихсан тийм үзэм шиг болцсон одоо хэлбэр дүрсээр одоо шим тэжээлгүй болсон эсүүд хүүхдийн минь яаж эрүүл байх вэ тийм ээ тэрийг хэрэглээд тэгээд ихэнх тэр тураах бэлтгэлүүд би бүр хүүхдэд болохгүй гэдэг дахин би өөрөө бас нэмж ойлгоснороо хэлгээд тэр эсүүд бодисын солилцоогоо хийхгүй байна. Эрүүл биш байна. Хамаг эсийнхэн 70 одоо бидний бүх биеийн 70% нь ус байдаг. Нөгөө эмээр ихэнхэнд гарахаар үнэхээр жин нь буураад байдаг. Цаана нь үлдчихэж байгаа нөгөө булчингээ мас байдаг юм уу? Нөгөө өөх мөх хэвээрээ байх нь шүү дээ. Шингэнийн л гадаа гараа явцсан. Тэгээд тархитологоонд үйлчлэхээр энэ хоолны дуршлыг байхгүй. Хоолны дурсал байхгүй байж жин хасаад нөгөө сошиалоос авсан эмэндээ амар дэндүү итгээл өстой баярлал дараагийн найзтай хэлээл өөрийнх нь би энэ муудаал байж исэн чинь нөгөө эдс нь ажиллахгүй дээрэс гинт эмээ ухаа болонгууд л нөгөө хоолны дурсал улам нэмэгдээд ирэнгүүт нөгөө хүн яах юм ахаа жин нь урд байснасаа 2 дахин нэмэгддэг. Маш гоё поинтыг гаргаж ирлээ. Өөрөөр хэлэх юм бол турах гэж байгаа хүн бол ус сайн уух хэрэгтэй. Турах гэж байгаа хүүхэд ч ялгаагүй. Биеийн жинд нь 30 мл кг-д нь тооцоод тэр хэмжээний усыг л байн гуужаа гэж байгаа. Тэгээ заримдаа нөгөө ам цангах мэдрэмж чинь өлсөж байгаа мэдрэмж шиг бас тархинаас одоо ирдэг сигнал болдог. Тийм учраас турж байгаа бол усаа сайн уух хэрэгтэй байна. Тэгэхээр хүүхэд бол илүү усан орчинд байдаг учраас тэр одоо усгүйчих юм бол тэр хэрээрээ л бас одоо эмгэх процесс явагдана гэсэн үг шүү дээ. Тийм. Яг үнэ. Тэгэхээр тэр их усгүйчсэн эсүүд юу яаж ажиллах вэ? Тийм. Ялангуяа одоо тэр 1-р хэв шинжийн диабеттэй одоо эмгэх замын механизм дотор хүүхэд маш богино хугацаанд аман цангаад уугаад тэгээ шээгээд тэгээ турна гэсэн юм гурвал гол шинж гардаг байхгүй. Тэгээ тэр турж байгаа механизм нь юугаар байдгийг гэхээр мэдээж турахад бол өөх хайлж одоо жингээ багасхаас гадна усаа алдаж бас жингээ хасаг богино хугацаанд жин алдагддаг. Тэгэхээр энэ процесс бол яг л зүй тогтлороо явж гин гэсэн үг байна. Тэр тураах бэлтгэлийн гол гач нөлөө чинь тэр байна шүү дээ. Тэгвэл бид нар ус уугаараа гэж зөвлөдөг байхад тэрнийг ягаараа тийм ээ ус нь тэр эмнийхэн эмгэж ямар хамаг
хөрхи эсийнх нь усын аваач гадагшаа гаргачаад усгүй би яваад тамир тэнхээгүй тэгээ бодисын солилцоо явагдахгүй яаж биений өмнө хэвээ ирэх үү яаж хэрвээ одоо насанд хүрсэн хүн жирэмслэх юм бол тэр тураах бэлтгэл хийжсэн хүний үр одоо нөгөө ураг амьд байх уу өсөлтгөө жирэмсэн гэж энээс л гардаг том хүнд ингэж нөлөөлж байгаа юм чинь нөгөө бидний яриад байгаа өсвөр үеийнхний жоохон настай хүүхдүүдэд яаж нөлөөлөх вэ? Тэгэхээр энэ тураах бэлтгэл бол үнэхээр аюултай. Дээрэс нь одоо та яг энэ эндокринологийн мэрэгжлийн эмч хүний хувьд тэр тураах бэлтгэлийн найрлагын чинь одоо сибутрамин ч гинөө одоо ямар амар хортой эмийнхаа найрлаган дээр бичидэггүй бид нар бас эмч мэрэгжилтний хувьд бол энэ талаараас дуграад өнгөрөх ёстой байх гэж бодож байна л да. Тийм хортой юм оруулчихсан. Тэгээд тэр одоо эдисийг гимтээдэг найрлаганд орж ээж тэр хүн 7 хоногт тийм их ил турнуухээс биш жирийн хүн тэгээд турахгүй. Тэгэхээр энэ бас аюултай хортой юм байна гэдэг дээр л санал нэгдэж байна тийм ээ. Одоо тэгээд тэр бидний яриад байгаа харгалтын дотор бодисын солилцооны хам шинж гэдэг харгалалт ер нь бас нэлээд том хувьтай явж байгаа байхгүй тэр идж байгаа хоол хүнс хэлж байгаа одоо юу гэдгийг хөдөлгөөний итвэх стресс инээ тэрэ тэгэхээр бодисын солилцооны хам шинж бүхэд харгалт гэдэг бол ерөөсөл хэвлийн таргалал. Тэгэхээр тэр хэвлийн алим шиг хэлбэрийн таргалт гэж бид нэр яриад байдаг шнэ. Тэгэхээр тэрэнд бол одоогийн энэ хүүхдүүдийн хоёлаа ярьжсэн дийлэнх гэдэг чинь бодисын солилцооны л хам шинжүүд ихэнхдээ байж байгаа гэсэн. Тэгээ бодисын солилцооны хам шинж байх юм бол яалтчгүй тэрийгээ дагаад нөгөө гиперинсулинизм гэдэг юм явагдаад байгаа байхгүй. Цуснд нь агуулгаддаг инсулины хэмжээ ихсчдэг. Эд эсн нөгөө инсулины рецептор нь ажиллахаа болцсон эсвэл одоо инсулин зөөвөрлөдөг уурга нь гэмтсэн ч гэдэм юм уу. Тэгэхээр энийгээ дагаад нөгөө чихрийн шижин гэдэг юм руу их яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө хүүхдийн практикт хэрэгэлдэг цорын ганц бэлтгэл бол өсөл энэ метформин л байна. Тэр инсулины мэдрэг чанарыг сайжруулах. Тэрнээс бусад одоо тэр янз бүрийн агуулмжтай турах бэлтгэлийг ерөөсөө олон улсын практикт зөвлөдөггүй гэдгийг л дахин хэлэх хэрэгтэй гэсэн. Яалтчгүй одоо бамбай улчирхаан дутагдал чинь түрүү одоо таргалуулах нэг шалтгаан гэж бид нэр ярьсан шүү дээ. Тэгэхээр магадгүй одоо тэр бамбайн даавар гэдэг бол бүх төрлийн солилцоог идэвхжүүлж идэг. Даавар тэр бамбайд одоо сүүлийн үеийн практик дээр ингээ харж байхад бамбай дотроо зангилаатай, уйлан хайтай ийм хүүхдүүд маш их болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд бамбай улчирхаан үйл ажиллагаа дутагдаад байх юм бол бас тархан хүүхдүүд нэлээд олшрох ийм хандлагатай байгаа гэсэн. Тэгэхээр энийг бол тэр одоо ээж аав нар мэдэхгүй шүү дээ. Тийм учраас мэрэгжлийн хүнд нь андаач гэдэг байгаа нь тэр багхгүй. Тэгэхээр ямар ч одоо найрлагатай им тариа байсан хүүхдийн практикт хэрэглэхгүй шүү гэдгийг л байнга харж явах хэрэгтэй. Хүмүүс хүүхдтэй хамгийн хайртай одоо ер нь хүүхдтэй тэгээд ямар хамгийн хайртай хүн юм бэ л хүн юу гэдэг үлээ хүүхд минь л гэдэг. Тэгээд тэр хүүхдийн амаар орж байгаа юм ер нь хүүхдээ анхаар гэсэн үг. Тэр түрүүний хүүхд хэлсэн шүү дээ ээжээсээ нуугаад ааваасаа нуугаад тураах бэлтгэлийг сүүлийн 3 сар хэрэгдэж байна. Би ядраад ийна л гэдэг. Ядрахгүй яах. Тэгээд цаана бодисын соёлтой эргэлтгүй өрсөлдөлтийг үсгчээд явж байгаа. Тийм учраас энийг л дахин хэлж байгаа. Ер нь энэ тураах баталгаагүй тураах бэлтгэлийг том хүнд тийм нөлөө үзүүлдэг юм чинь хүүхдэд бүр ер нь хинт ч бараг зөвлөхгүй шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд эцэст нь ерөнхийдөө бидний энэ асуудал том асуудал л да. Тэгэл хүн болгоны шалтгаан янз бүр байдаг учраас яриад байвал зөндөө асуудал гарч ирнэ. Нилээд хідэн ээж аавуудаас эмчээ бид хүүхдээ стресс дүүлэхгүйгээр тэгтээ бид тээр хилээд явсан стресс дүүлэхгүйгээр хоол хорж дэглэм бариулахгүйгээр яг яаж эрүүлжүүлж жингэн багасгахад туслах вэ гэнэ. Тэгэхээр энэ одоо өгн битээр хэлсэн. Гэхдээ тодруулаад асуувал та мэрэгжлийн хүний хувьд ямар зөв шийдлүүдийг санал болгох вэ? Гэхдээ түрүүнийхээ сайхан эмгэтгээд асуусан байна. Тэгэхээр энэ айл амьдралынхаа хэв маягийг л өөрчлөх ёстой гэсэн. Гэр бүлэрээ одоо тэр хэрэггүй хоол бид нар бүрийн junk food гэдэг нэртэй ийм нэршил орж ирсэн явж байгаа байхгүй юу одоо. Тэгэхээр тэр хог хаягдлуулсан хоолыг ерөөсөө анханасаа авч хөрөгчөндөө юм уу одоо нөгөө хуурай хүнс хадгалдаг газар хадгалахгүй л гэсэн үг. Анханасаа
зөв одоо хоол хүнсийг худалдаж авдаг болно л гэсэн үг. Нэгдүгээр тэгээд гэр бүлэрээ нөгөө хүүхдээ стресстүүлэхгүй тулд гэхээр гэр бүлэрээ адилхан тэр хоолыг л идэх ёстой. Тэгэхдээ энэ дээр бас нэг хоолн дээр нэмж хэлэх юм юу гэдгүү гэхээр нөгөө монголчууд чинь нөгөө төлөөр баяжиж шөлөөр цадна гэдэг үг байдаг шүү дээ. Тэгэхээр шөлттэй хоол идүүлэхийг хичээх хэрэгтэй гэж үздэг. Хайрсан хуурсан одоо 2 дугаар хоол байх юм бол амьтлагаа сайн орсон учраас хоолны туршилт нэмэгдүүлдэг гэдэг. Шөлттэй хоол нь болохоор илүү цадах мэдрэмжийг бий болгодог. Тэгэхээр манай ээж аав нар гол төлөв 2 дугаар хоол хийж өгдөг. Тэрийгэ болох хэрэгтэй. Тэрийгэ шөлттэй хоолоор салих хэрэгтэй. Тэгээд хоолны ихэнхдээ цагаан будаа төмөстэй байдаг. Тэрийгэ болох хэрэгтэй. Тэгэхээр цагаан будаанаас бусад будаа идэх гэж байгаа байхгүй. Тэр нь гурвалжин будаа хийж болно, хүц будаа хийж болно, шар будаач хийж болно, хар будаач хийж болно. Будаагаа салих хэрэгтэй ахна. Тэгээд төмснөөс бусад ногоо гэхээр сайхан ногоотой шүлээ хийгээд удаг ч юм уу гих мэтлэнгээр. Тэгэхээр гэр бүлэрээ хүүхдээ стресстүүлэхгүй тулд бүгдээрээ л шөлттэй хоолоо идэж ууж сурсан байх хэрэгтэй ахна. Дээр нь тэр чихэртэй газтай ундаануудыг огт амсахгүй болох хэрэгтэй. Хоол амтлагч хэрэглэхгүй байх хэрэгтэй. Тэгхийн бол хүүхд чинь эхэндээ одоо буруу зуршлаар эцэгхийн ч гэсэн тэгээ идээ сурцсан бол тэрнээс гарах жоохон хэцүү л дээ. Тэгэхээр аажмаар хувийн нэмээд өөрөөр хэлэх юм бол цагаан будаа байнга идээд сурцсан айл байх юм бол талаар нь те нөгөө цагаан будаа гурвалжин будаа хоёроо холиод тэгээд аажмдаа цагаан будааныхаа эзлэх хувийг багасгасаар байгаад одоо бор будаа руу ч гурвалжин будаа руу шилжчих жишээтэй. За тэгээд дээр нь болохоор гэрийнхэн орчинд бүгдээрээ одоо ширээгээ тойрч сууж хоол иддэг энэ зуршилд орхоос гадна бас хамтдаа одоо чөлөө цаг хамтдаа өнгөрөөдөг баг. Тэгэхээр тэр хүмүүжилд ямар их ач холбогдолтой зүйл вэ гэдгийг бол олон судлаачид одоо ном зохиолуудаа тэмдэглэсэн байдаг тийм. Ширээ тойрч хоол иднэ гэдэг бол маш том соёл байна. Тэгэхээр энийг нэвтрүүлэхийн хажуугаар бас гэр бүлийнхээ орчинд эсвэл одоо хамтдаа хөдөлгөөнтэй байх асуудал. Одоо яг ингээд чөлөө цаг эхэллээ. Утасны цаг биш хичээл хийгээд дуусчлаа. Тэгэхээр одоо гадаа гарч ороо болгон алхах хийч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл одоо бүгдээрээ нийлээд гэртээ одоо янз бүрийн одоо гантелч байд юм уу, юу ч байд юм бүр йогийн дасгалч хамт хийж болно ш. Тэгээ зарим айлуудны хөөхөн октоодтойгоо ингээл бүжиглж байгаа юм зураг мурга тавьсан мэдээж. Тиймэрхүү юу одоо челленжүүд эхлүүлдэг ч юм уу. Тэгээд энийг 30 минутаас 1 цаг мал олгочих юм бол энэ бол үнэхээр стрессийн бүр айгүй том менежмент болох байхгүй. Тэгэхээр ээж аав юу хийж ин тэрийг л дагаж хүүхэд чинь одоо ирүүлж чинь гэсэн үг. Тэгээд дээр нь үнэхээр одоо харгалалт илүүдэлчин гэдэг онш тавигдсан явж байгаа энэ тохиолдолд тэр өдрийн тэмдэглэл гэдэг юмыг хөтлөөрэй л гэж дахин захин. Тэгэхээр өдрийн тэмдэглэл хөтлөөд ирсэн байхад тэр хоолн дотор юу нь болоод юу нь болохгүй байх гэдгийг бол шударгаар хүүхдүүд биччихдэг. Зарим нь бүр ингээд нөгөө зургийг аваад утсан дээр хадгалсан байдаг байхгүй. Тэгэхээр түрүү бас яригдчихсэн нөгөө 10 хүрээгүй хүүхдүүдэд бол яалтчгүй эцэгхийн тусламж хэрэгтэй тэр тэмдэглэлийг бичгээд 10-аас дээш насныхан бол бие даачдаг учраас өөрсдөө бичиж тэмдэглээд явчих жишээтэй. Тэгэхээр энэ бол маш их одоо ач холбогдолтой ерөөсөө л олон улсын одоо гайдлайнаараа хийгддэг л бичлэг байх нэ. Тэгээд мэдээж энэнд одоо дийлдэхгүй байх юм бол дараагийн шатнд нь яалтчгүй одоо нөгөө дотоод шүрлэг чийс ч юм уу тийм мэрэгжлийн хүнээс зөвлөгөө аваад яг юунаас болоод харгалаад байна энийг яаж болох уу гэдгийг л шийдэх хэрэгтэй байна. Тэгээд тэр сургууль дээрээ стресс тавтсан, сургууль дээрээ гадуурхагдаад байгаа хамт олон хаана байгаа газараа ингээд байгаа тэрмүү нэлхэн хүрээ гэртээ хүрээд ирэхээр нь оройд зураг үзүүлээд хэвтүүлчихсний оронд утсыг бариулаад хэвтүүлчихийн оронд хөргөгчөөрөө дүүрэн KFC одоо юу гэдэг вүлээ нөгөө чипсийг овоолчихсны оронд хамтдаа гараад уул руу алхах юм уу хамтдаа гараад нөгөө хоолоо иддэг юм уу тийм ээ ийм байх юм бол хүүхэд стресстгүй жинхэнэ нөгөө хүүхэдтэй тус болж байгаа нэмаа гэж хэлж гин гэж би ойлголоо. Яг зөв. Ингээд чипс гэдэг ямиг хамгийн түрүүнд маш сайн бодлох хэрэгтэй шүү. Бодлох хэрэгтэй. Тэгэл хайртай гэдэл чипс аваад өгдөг. Хайртай гэдэл одоо нөгөө дуртай хоолын нөгөө төмсөр хийсэн юмнуудыг аваад өгöd байх юм бол та хүүхэдтэй хайргүй байна. Та хүүхдийнхээ стрессийг буулгахын тулд та тархалтаа та тэмцэхгүй байна. Тэгсэн мөртлөө хүүхдээ стресс түлээд байна гэдгийг эцэг эхчүүдээ та нар сайтар ойлгооч л гэж хэлэх гэсэн тийм ээ. За тэгээ өнөөдрийн манай дугаараар хүүхдийн тархалт гэдэг ерөөсөө гаднаасаа харахад байдаг гэж хүмүүс л нэг юм өнгөцгөн ойлгодог байсан сэдвийг энэ дотоод орчиндөө ямар их одоо хүнд процессыг туулдгийн ямар их одоо
сэтгэл зүйн бас хүнд байдлыг давдаг энэ жижигхэн одоо бидний үр хүүхдүүд маш их одоо зовлон үрдэг юм байна шүү дээ. Энэ талаар бол одоо маш гоё сонирхолтой юм шинжлэх ухааны үндэслэлтэй сайхан ярилцлага боллоо гэж би үзлээ. Тэгээ Эрдэнэтуяа багштай баярлалаа. Бараг танд одоо үлдсэн асуулт байна уу, ярихан байна уу гэж асуултгүйгээр бүгдийг ярьчих шиг боллоо. Ингээд цаг заваа гаргаад амралтынхаа цагийг зорцуулаад энэ ээж аавдарны хэрэгтэй маш сайхан асуултанд үг бүрчлэн, утга бүрчлэн хариулж өгсөн таньда баярлалаа. Сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд тэгээд Монголын үрс маш олон болохынхаа хажуугаар эрүүл саруул өсөөсэй гэдэг ерөөлт хэлшүүлье. Ингээд энэ сэдв бол маш том асуудал гэдгийг бүгдээрээ ойлгосон. Энэ ерөөсөө нэрвэгддэггүй эрхтэн байдаггүй юм байна. Нэрвэгддэггүй үйл ажиллагаа гэж энэ хүний бие одоо цогцод байдгүй юм байна. Тэгэхээр та бүхэнд минь одоо хэрэгтэй хэрвээ энэ ярилцлага үнцэнтэй байсан бол хэрэгтэй байгаа асуултуудаа одоо бидний доодох комментээр илгээгээрэй гэж хүсэж байна. Мөн одоо таны найзад, таны үр ачид бүх зүйлд хэрэгтэй гэж байвал гадар хайртай болгонтой түгээгээрэй гэж хүсэж байна. Тэгээ хүүхэд бүрийн инээд тэгээд эрүүл ирээдүйн төлөө хамтдаа гэсэн ураагаар энэхүү нэвтрүүлгээ дуусгая. Ингээд дараагийн подкаст хүртэл баяртай.